За энэ өдрийн минь төргийг та нартай өнөөдөр би нэг богинохон бичлэг оруулахар шийдлээ. За энэ бичлэгийнхаа түрүүнд бол би өөрийнхөө энэ орчныг танилцуулъя. Би одоо галзуухны хашрын дээр суугаад та нартай их бичлэгээ ингээд оруулж байна. Гадаа бол цас орж байна. Цас орж байна. За ингээд гадаа гарахад тохиромж муутай юм цастай өдөр байгаа учраас би та нартай одоо өнөөдөр энэ нэгж байгаа зүйлийнхаа тухай одоо жоохон бичлэгийг ингээд хийя. За энэ би одоо ингээ малгай эхэлсэн явж байна. Түрүүчийнхэн бичлэгээр энэ малгайг эхлэхдээ энэ холбоосоо зүүнд яаж юугаа нэхэмлээ эхлүүлэх тухай бол оруулсан. Тэгээд тэрийг үргэлжлүүд ингээ малгайг явж байгаа. За энэ хэ маань бол ийм сунамхай бас тэгээ харахад гоё ийм болдог ийм хээ байгаа. Тэгээ би энийг энэ малгайдаа сонгож авсан. Энэ хээг бол улс орнууд бол янз бүрээр нэрлээд идэгий. Нэг заримдаа болохоор зэрэг хавирга тий. Хавиргын хээ, заримдаа болохоор зэрэг тариан төрөө хээч гэж ингээд зарим газрууд бичсэн байдаг. Би бол бодохдоо энийг бол тариан төрөө хээ гэж ингэж нэрлэмээр санагддаг. За тэгээ би та нарт энэ тариан төрөө хээг хэрхэн нэхэх вэ гэдгийг оруулъя. За энэ хээг бол юунд ч бол ашиглаж болдог. За ялангуяа цамц задгай ангиртай цамц свитертэй ашиглаж болно. Хүзүүний ороолт малгайд бол ашиглаж болно. За энийг хийхийн тулд бол эхлээд энд 3 гогцоог бол нүүрэн талаас нь авсан, наанаас нь авсан 2 гогцоог буруу талаас нь авсан ийм 5 гогцоонд бол хэн гарна гэж би энэ дээр тооцсон байгаа. Гэхдээ энэ хээ үндсэн гарч байгаа энэ хээ маань бол ерөөсөө ийм 3 гогцоогоор гарч байгаа. Энэ харин энэ хоорондох байгаа зайгаа бол ихсгэж багасгаж болно. Заримдаа одоо хол уучлаарай. Заримдаа энэ хоёр хээний маань хоорондох зай ингээд хол байх тусмаа бол гоё харагддаг тал бол байдаг. За ёстой уучлаарай миний юуны хөл микрофоны маань хөл жоохон тоглолдоод ах шиг байна. За энэ хоорондох энэ хоёроор авсан энэ цаашаа гарч байгаа энийгээ бол 5 6 7 8-аар авах юм бол энэ хээ маань хол ингээд нэлээ хол болж гарч ирдэг. Тэгэх юм бол бас их гоё гарна. Ялангуяа цамц нэхэхэд бол хоёр одоо ингирийнхаа хоёр талд ингээд нэг ийм хээ гаргая гэвэл нэлээ хол 10 20-ороо ч юм уу ийм буруу талаас нь нэгсэн юм нэхээсээ гаргаж ирэх юм бол бас их гоё болдгоо. Их харахад бол их товгор гоё болж ирдэг. За ингээ хээгээ хэрхэн нэхэх тухай бол бичлэгээ оруулъя да. За ингээд энэ нэгчирсэн эхний ээлжинд 1 2 3 тэгээ 3 ийм 1 2 3 энэ дөрөвт эндээс бол аавна. За эндсэндээ одоо энэ 1 2 3 ийм сул уцаад дөрөвт гогцооныхоо дундаас аавна гэсэн. Энэ нөхөрөө оруулаад ингээд энийгээ сул татж аавна. Энэ гогцоогоо сул татж аваад ингээд авчирна. Тэгээд дараачихыгаа одоо нүүрэн талаас нь өнгөн талаас нь авдаг 3 гогцоогоо ингээд авчихна. За энэ 3 гогцоогоо дууссныхаа дараагаар дахиад түрүүчийнхаа сул авсан дөрөвт гогцоо руу оруулж дахиж нэг ийм сул гогцоо үлгэж авна гэсэн үг. Тэгээд буруу талынхаа хоёрыг буруу нүрнээс нэхэд за эндээс 1 2 3 гээд дөрөвтгтээр нь оруулаа сул утсаа аваад ингээ 3 гогцоогоо нэгчээд дахиад түрүүнийх оруулснаас аваад гэдэг юм гэсэн. За 1 2 3 дахь гогцоо одоо энийгээ ингэх юм бол ингээ сайн татаад харах юм бол та нар 1 2 3 ийм хөндлөн утсаа орхиод дөрөвдгөөс доотлын нүхнээс нь ч оруулна гэж ойлгоцсон болно. За тэгэх юм бол ингэж харагдана. За ингээ 3 нүрнийхээ эгнийг нэгчээд буцаагаад энэ түрүүчийнхээ авсан нүхнээс сул уцаа дахиад аавна.
Тэгээд ингэж гарч ирнэ. За дахиад үзье. 1 2 3 ийм хөндлөн утас орхиод тэр 3-аас доороос нь дахиад нэг ийм сул утас авлаа. За 3 нүрийнхээ нэг дуусгаад төрөвчийнхаа авсны холоос дахиж аваад тэгээд хоёрыг. За энэ хоёр маань хэдэж байж болно гэсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ голын нөгөө авсан үндсэн 3 гогцоо нүүрэн талаас авдаг гогцоо маань хоёр талдаа нэг ийм сул гогцоотой болж нэг талдаа хоёр талдаа ингээд 3 сул гогцоотой болж үлдэнэ гэсэн. За дахиад нэг үзүүлчихье. За энэ нэг авахаас өмнө 1 2 3 гээд энэ 3 4 дахь дээрс нь энэ сул уцаа сайн татаж өгөх хэрэгтэй дараа нь одоо бид нарт. За эндээс 1 2 3 гээд дөрөвдгөөс нь эндээс гаргаж ирлээ. Нүүрнийхээ 3 гогцоог гээд нэхлээ. Дахиад 3 гогцоогоо дууссаа дахиад сул утсаа түрүүчийнхээ нөхөр оруулж авлаа. Тэгээд 2 цааш нь нэхлээ. За энэ мэтчлэнгээр одоо 1-р игнэндээ ингээд дараагийн игнэнд одоо бид нар дараагийнхаа тойрогт яаж нэхэх вэ гэхээр зэрэг түрүү авсан одоо энэ 3 үндсэн одоо нүүрэн талаас авсан зөв талаас авсан гогцоо тэрний талд 2 ийм сул гогцоо гаргаж авсан байгаа. За энийг дараагийнхаа тойрогт одоо бүтэн тойрч ирээ дараагийн тойрогт яаж авах вэ? Энэ сул авсан гогцоогоо мөн адилхан сул ингээд зүүндээ аваад цаад үндсэн 3 гогцоогоо ингээд нэхнэ. За мөн адилхан энийгээ бас зүүндээ сул авчаад за тэгээ энэ хоорондын үндсэн. За энэ сул утсаа сулаар нь аваад үндсэн 3-ыгаа ингэж нэхэд мөн энэ сул утсаас авна. За энэ маань бол одоо энэ урт ийм хөндлөн бол гарч ирж байгаа шүү дээ. Хээгээ гаргаад нэхэд ирэхээр та нар бүр урамшаад их хээ тодрох тусам чинь одоо өөрийн чинь нэгж байгаа юм гоё болох тусам дөөөрсөн аргыг нь олоод улам сайн болноо. Сул авлаа. Үндсэн 3 гогцоогоо нүүрэн талаас нь нэхлээ. Энэ маань сул байх хэвээр энд нэг алдаа хийчих. За ингээд энэ сул авах хэвээр сулаар нь авлаа. За тэгээд заримдаа ингээд жоох алдаа гарцсан байвал үүнийгээ бас ингээд нэхэх явцдаа засаад явж болдгоо. За ингээ бүтэн тойрч ирээд одоо эхлээд нэг сул энэ утсаа сул аваад нэг дараагийнхаа тойрогт мөн адилхан 2 дахь тойрогтоо бол дахин сул авч нэхэд ингээд одоо гараад ирсэн байгаа. За тэгээ энэ эхэлсэн цэг дээрээ бид нар одоо ингэж тэмдэг тавьсан мерк тэмдэглэгээний юу тавьсан. Энд дээр ирээд одоо дараагийнхаа одоо жишээлбэл энэ маань одоо 3 дахь тойрогт орж ийн гэсэн үг. За тэрний тэгээд 3 дахь тойрогтоо орж ирэхээр зэрэг одоо бид нар яаж авах вэ гэхээр энэ сул авсан сул утсаа үндсэн 3 игнэнийхээ энэ тал энэ утастай хамт нийлүүлээд ингэж нэг гогцоо олгож бол нэхнэ. За ингээд авлаа. За голынхоо энэ үндсэн гогцоог бол үндсэн хэвээр нэхэд дараагийн буруу талаас нь аваад ингээд нэхнэ. Тэгэхээр энэ хоёр гогцоо маань хоёр тишээгээ салаад одоо ийм одоо хэлбэртэй болж ирдэг. За дахиад үзүүлье. За энэ буруу талаас авдаг хоёр маань энэ байна. Би танарт үзүүлэх гээд маш их сул нэгч байна. За энэ сул гогцоогоо энэ байгаа сул гогцоогоо энэ үндсэн 3 гогцооныхаа эхнийхтэй нийлүүлээд энэ зөв талаас нь аваад дараачих нь зөв талаас нь аваад энэ хээгээ хоёр тийш нь салгаж байгаа учраас энэ зүүн гар талынхаагаа
энэ талаас нь оруулж ингэж авдаг. За ингээ харахаар зэрэг энэ утас маань ингэж хөндөрөөд энэ утас маань ингэж хөндөрөөд гарч ирнэ. За өсгөр бас ингэж авч болно. Энэ үнийг бүр одоо тодорхой болгохын тулд бол ингэж авч болно. Энэ утсаа энэ дээгүүрээ голынхаа үндсэн хэгээ ингэж авчаад нэгэ буцааж эндээ яагаад нэгэ дээгүүр нь ингэж дагуулчихж болно. За мөн адилхан ингэж гарч ирдэг. За. Гэт энэ хоёрыг давхар аавна гэж хэлсэн ш. Сул үндсэн утас хоёроо. За ингэж авлаа. Дараагийн 3 дахьыгаа ингэж авлаа. Ер нь зүгөө барих, уцаа дагуулах энэ бол хүн болгонд бол өөр өөрийн арга техниктэй байдаг. Би бол та нарт хамгийн хэлбэрчүүлсэн аргаар нь бол зааж байгаа. Тэрээс бичлэгүүдэд янз бүрийн бичлэгүүдэд бол одоо зүү уцаа янз бүрийн хэлбэрээр барьсан. Энэ бол хүний өөрийнх нь арга техник байдаг. За би бол одоо зөв талын гараараа нэгтэг зөв гарт солгой биш учраас зөв гартаа хамгийн эвтэйхэн хамгийн одоо ингээд ойлгомжтойгоор хамгийн олон мушгиралдаа харуулахгүй шууд нэхээсийг үзүүлж байгаа. За энэ хоёрыгаа ингэж хамтд нь авлаа. Голынхыгаа үндснээр нь авлаа. Тэгээд 3 дахьыг эндээс нь ингэж авлаа. Зүүн гарт талаас аавна гэсэн үг. За энэ 3 хээнийхээ эхнийхийг баруун гарт талаас авлаа. Голынхын хэвийг авлаа. Тэгээд зүүн гарт талынхаа зүүн талаас нь оруулаад ингэж авлаа. Тэгэхээр энэ хоёр гогцоо маань ингээ адилхан ийм дэшээ ингэж гарч ирдэг. За ингээ дахиад нэг тойрог нэхнэ. За ингээ бүтэн тойрог нэхэд ирсний дараагаар гардаг бариад үзэхэд бол одоо нэхээс маань нэг ингэж харагдана. 3 зөв талаасаа 2-оос. Одоо энийг дараагийн тойрогт бол ерөөсөө элдв сул утас байхгүйгээр яг одоо үндсэн 3 гогцоо нүүрэн талаас нь аваад 2 гогцоо буруу талаас нь аваад ингээд нэг чинь. Ингээд нэхэд нэг тойрог болгоно. Тэгээд тэрний дараагаар дараачийнхаа тойрогт болохоор зэрэг нөгөө хамгийн эхлээд би та нарт үзүүлсэн нөгөө хоёр талд нь энэ 3 зөв гогцооныхоо нүүрэн талаас нь авсан 3 зөв гогцооныхоо хоёр талд нэг сул утас энэ 3 дахь 4 дахь нүхнээс аваад ингээд явна. Тэгэхээр энэ хээ бол гарч ирдэг. За та бүхэнд амжилт хүсье. Миний хийж байгаа бичлэг та нарт таалагдж байгаа бол лайк дарах юм уу, subscribe дарж